Та нарын ойлгодог физик биеийг орчлон ертөнцөд 3 ангилдаг. Физик цул бие, физик сэрэг бие. Танай гарагт физик цул биетэй орших хүн анхны төрөл авсан биес эхлэн зөв амьдах арга ухаанаар байгальтайгаа нэгт холбоотой амьдарсан бол физик цул биеийн сэрэг төлөвч шилжих алхмууд аяндаа явагдах байсан. Энэ нь гаргийнхаа хөнгөн энергийн бүтэц соронзон орондоо нийцэн нэг урсгалд аажмаар орно гэсэн үг. Тийм ээ, илүү хөнгөн сэрэг болно. Мөн ухамсарт сүнс тодорхой хэмжээгээр ажиллах замууд нээгдэнэ. Ил ухаан болоод физик бие тэтгэх, амьдрах хугацаанд ил ухаан болоод дотоод ухамсартайгаа хослон өөрийн насны хэмжээг уртсгана. Түүгээр дамжин ерөнхий өөрчлөлтүүдийг үе шаттайгаар хийж гараг болон түүний урсгал замуудтай нэгдэнэ. Цаашлаад хамтдаа оршиж буй ижил төстэй оршинлуудтайгаа холбогдсон харилцан туслах, нийцэх аргуудыг ухаан оршино. Энэ нь та бүгд хэдий хаалттай 3 хэмжээстэд амьдарч байгаа ч гэсэн хаалттай, хортой эргэлтийн буруу замуудыг зөв эргэлт урсгалд оруулах, тэдгээрийн орчинг цэвэрлэх боломжит аргаар хийж, сэргэлт төсөлтийг үүсгэн өөртөө болон бусдад туслах замаар амьдарч болох арга ухаан байгаа шүү гэдгийг сануулж байна.